Өдөртөө төгөөрөм амгалан дахин айлтгая. Би сэтгүүл бадарчин жаргалмаа. Энэ арай өдөртөө авахтай уулзуулж студид ярилцгаа улсын хурлын гишүүн Учирлыг студид урьсан байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээрс танд баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр та тэр ялцгаа үзэгчд хүрж байгаа энэ өдөр бол бас их онцгой өдөр байна л да. Өөрөлдмөл засгийн газар маань байгуулагдаад 100 хоног тус ажиллаад өнөөдөр ажиллаад өгж олон нийтэд танилцууллаа. Их хурлын гишүүний хувьд засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааг нь хэрхэн дүгнэж байна вэ? Монгол Улсын засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлсэн энэ 100 хоногт бол бас алдан оноотой зүйлүүд бол багс баггүй байлаа. Тэгээд үнэхээр одоо бас дотоодын нийт бүтээгдэхүүний одоо өсөлт маань өмнөх онтойгоо харьцуулахад бас нэг 5.8% хүрсэн. За одоо гадаад валютын нөөц маань өссөн. За бас одоо бондынхоо үр төлбөрийг төлсөн гэд дэвшилттэй олон ажлуудыг бас хийж хэрэгжүүлж бол чадлаа гэж үзэж байгаа. Нөгөө талаас бол Монгол Улсын засгийн газраас ард иргэдийн зүгээс бол нэг л зүйлийг хүсэж байгаа. Хөгжлийн загвараа яриач гэж, хөгжлийн бодлогоо яриач. Монгол улс цаашид одоо ямар орн байх юм бэ? Иргэд маань ямар нийгэмд амьдрах юм бэ гэдгийг хүсэж байна. Гэтэл манай улс бол ямар хөгжлийн загвараар хөгжих вэ гэдгийг бас одоо ард иргэдэд хэлэх ёстой. Гэтэл бид одоо өнгөрсөн одоо галаа унтраагаад өнгөрсөн засгийн газрынхаа алдаа оноог нь одоо нэг залруулахсаар байтал энэ одоо цаг хугацаа бол маш хурдан явж байна л да. Тэр утгаараа өнөөдөр гадаадын улс орнууд бол засгийн газар бол ард иргэдтэй ганц л зүйлийг амладаг хэлдэг. Ядуурлыг ингэж бууруулна, ажлын байрыг ингэж нэмэгдүүлнэ гэдгийг тодорхой амлалтыг өгдөг. Энэ засгийн газраас бид нэг л зүйлийг хүсэж байгаа, хүлээж байгаа. Бид өнгөрсөнд алдсан, өнгөрсөн засгийн газартай хариуцлага тооцсон болвол одоо энэ засгийн газар хөгжлийн загвараа зарлах хэрэгтэй. Өнөөдөр энэ засгийн газар их орон чухалтай авалтыг дэмжих гэж байгаа юм уу? Эсвэл аж үйлдвэрийг дэмжих гэж байгаа юм уу? Эсвэл одоо хүнсний салбараа дэмжих гэж байгаа бол энэ салбарт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг яаж тавьж ард иргэдийг хэдэн ажлын байртай болгох юм гэдэг асуудлыг ярих ёстой. Гэтэл энэ асуудал бол орхигдож байгаа. Зөв зөөлөн буруу татуу ажиллах нь бол бидний гол зарчим. Улсын хурлд иргэд сонгогчд бидний төлөөлж сонгосон болохоос биш хин нэг албан тушаалд бидний сонгоог. Тийм учраас хариуцлага гэдэг зүйлийг үргэлж ярих хэрэгтэй. Өнөөдөр салбарын яам бүр инновацийн үйл ажиллагаанд хэдэн төгрөг зориулваа, мэдээлэл технологид хэдэн төгрөгийг зориулваа гэдгийг яагаад өнөөдөр дүгнэхгүй байгаа юм бэ? Хэдэн хүнийг ажилд оруулсан юм? Хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн? Улсын төсөвтэй, улсын эдийн засагт ямар хэмжээний мөнгө төгрөгийг оруулваа гэдгийг өнөөдөр засгийн газрын 100 хоногор ярих ёстой. Тэр утгаараа энийг бол хүлээж байсан. Өнгөрсөн хугацааны олон ажлууд бол бас хийгдэж, томоохон бодлогын ажлууд хийгдэж байна л да. Гэхдээ эцэстээ бол ард иргэдийн зүгээс өнөөдрийн Улаанбаатар хотын утааг арилгахад агаар цэвэршүүлэгч тарааж байгаа ажлыг хүсээгүй. Цаашид манай улс яаж хөгжих ёстой юм? Бидний үр хүүхэд хойч үе маань ямар нийгэмд амьдрах ёстой юм? Би өчигдөр тойргийнхоо иргэдтэй уулзалтыг 2 өдөр хийлээ. Иргэд сонгогчдын зүгээс нэг л зүйлийг хүсэж байгаа. Хойч үеийнхаа замыг засах гэж бид амьдарч байгаа. Бидний үр хүүхэд чинь ямар нийгэмд амьдрах юм бэ гэдгийг хэлж өгөөч. Тэрээс өнөө маргаашийн галыг унтраас үйл ажиллагаанууд чинь биднийг ямар одоо нийгэмд амьдруулах юм бэ гэдгийг бол хэлж ил т. Тийм учраас засгийн газар дээр бол би онцтон тавьжуулж чадахгүй. Гэхдээ цаашид хөгжлийн загвараа тодорхойлох ёстой гэж хүсэж байгаа. Ажлаа мэдэхгүйгээр сайд болж ажлаа одоо нөгөө суралцдаг ажил биш шүү дээ. Сурцсан хүн хийдэг ажил чинь салбарын сайдууд үстэй л гэж би бодож байгаа. Тийм учраас сурцсан, мэдсэн, мэдлэг чадвартай хүмүүс энэ засгийн газрын салбар болгоныг удирдах байгаа гэж би ойлгож байгаа. Гэтэл энэ хүмүүс ажлаа хийх гэж энэ 100 хоногийн хугацаанд нэлээд их суралцсан юм шиг байна. Цаашид ажлаа хийхин тулд суралцах биш, ажлаа хийгээсэй гэж хүсэж байна. Тодорхой шийдэлтэй байх хэрэгтэй, хурдыг хүсэж байна. Ард түмэн хурдыг хүсэж шүү дээ. Өөр нь бол хурдтай шийдээсэй гэж хүсэж байна. Өчтөр иргэн сонгогчтой уулзахад чадах үгүйгээ хэлээ л гэж хэлж байна. Чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй гэдгийг хэлээ гэж. Тийм учраас цаашдаа бид нар бол яг засгийн газрын үйл ажиллагаа бол өөрөө төр юм аа. Өнөөдөр хорон дээр ажиллаж байгаа зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн ажилтан бол өөрөө төр. Би бол төр. Монгол Улсын засгийн газрын гишүүн сайд бол өөрөө төр. Тэр дүүрэг дээр байгаа хэлтсийн дарга өөрөө төр. Хэсгийн ахлагч нар өөрөө төр шүү дээ. Ард иргэд бол төрийг ганц л субъект гэж боддог. Энэ хүмүүсийн алдаа оноо бүх зүйл биднэртэй шууд холбоотой. Өнөөдөр нийслэлтэй ч байна уу, дүүрэгтэй ч байна уу, энэ хүмүүс бүгдээрээ ажиллаа хийх ёстой. Бүх зүйлийг улсын хурлын гишүүдээр авчираад наадаг юм тогтолцооч одоо хэдэн жил явах.
гадаа хүйтэн болж ин биднэртэй холбоотой. Утаа их байна биднэртэй холбоотой. Өнөөдөр ядуу байгаа биднэртэй бас л холбоотой. Холбоогүй гэж хэлэх өөрийгөө өмөрөх хэрэг биднэрт хизэж байхгүй ч гэсэн салбар болгонд ажиллаа хийгээсэй гэж хүсэж байгаа. Өнөөдөр нэг байрны өмнө нөхөн жорлонгийнхаа асуудлыг шийдэж чадахгүй улсын хурлын гишүүн дээр авчирдаг дүүргийн удирдлагууд бол цаашдаа ажиллаж болохгүй. Тийм учраас энэ хүмүүс асуудлыг төвшин төвшөнд нь шийддэг байх ёстой. Ингэж үж төрийн албаны сахилга бат хариуцлага сайжирна. Тэгээ Монгол Улсын засгийн газраас ганц л зүйлийг хүснэ. Төсвийн сахилга бат, төрийн албаны сахилга бат хариуцлага ярьж ивэл салбар бүртээ төвшин болгондоо асуудлаа өөрсдөө шийдээ. Битгий бүх асуудлыг аваачаад улсын хурлын гишүүдийн буруу юм шиг авчир нааха болоо л гэдгийг хүсэх гээд байгаа. Яг наад одоо алтаа оноолч гэдэг юм уу те? Хаана байгаа гэж би асуумаар байна. Та бол парламент олох намын гишүүн. За танаа намын засгийн газар өнөөдөр засаг барьж байна. Тэгэхээр энэ нь хаана байгаа даа? Өөрөөр хэлбэл засаг маргаашийн махнаас өнөөдөр уушиг гэдэг шиг өнөөдрийг маргаашгаа харж ажиллаад ингээд тааш хүмүүст хэллээ шүү дээ. Гэтэл тэр л боломжийг их хурлын засгийн газартаа өгöd байгаа юм шүү. Яг таны хэлжиг үнэхээр тэр хөгжлийн бодлого зорилт бидэнд хэрэгтэй байна. Гэтлүүд чинь тэр 5-70 жип, тэр одоо утаа, тэр дахин утаагүй зүг, тэр төршлгэж ярьж байгаа болохоос биш Монгол улсын ирээдүйн хөгжилд энэ засгийн газрын байгуулсан гавьяа тэдэн жилийн дараа үнэхээр тийм юм хийлээ гэдэг юм өнөөдөр ерөөсөө ярихдаггүй л биш. Өнөөдөр Монгол улсад иргэн болгон баян болно, иргэн болгон ажилтаа болно, өрх болгон сайхан амьдрна гэдэг амлалтыг өгөх ёстой шүү дээ бид. Бид бол энэ амлалтыг сонгуулийн үеэр өгдөг мөртлөө яг үнэндээ ажиллаа аваад ирэх мэдлээ авахаараа ийм л байдалтай байдаг. Тийм учраас би Монгол Улсын засгийн газар цаашид иргэн бүрийг сайхан амьдруулах асуудлыг ер нь Монгол улсад одоо юу гэдэг ард иргэд маань утааны асуудал бол одоо том асуудал биш ээ. Та нар одоо тий хүлээцтэй хандаа. Утаанд бид нэг ч төгрөг зориулахгүй. Бид цаашид ерөөсөө нүүрс аваачаад иргэдээ хангаад ингээд гал алдахгүйгээр өвлийг давнаа. Харин бид 10 жилийн дараа Монгол хүнийг ийм сайхан амьдрал Монгол улсын иргэн бүр ингэ сайхан амьдрна гэдгийг хамлах ёстой гэж бодож байна. Тэрээс биш тэнд нэг утаа бууруулахын тулд өнөөдөр нэг гал унтраснараа энэ асуудал дахиад өвөл болно шүү дээ. Одоо 4-р сарын 1-ээс ахуулаад нөгөө л бохрын асуудал чи яригдана, усны бохирдлын асуудал чи яригдана. Ингээд байгаад байгаа шүү дээ. Амлаад амлсандаа зорьсондоо хүрэхэд бол ажиллах хэрэгтэй. Тэгэхээр би хууль тогтоомжтой холбоотойгоор олон хуулиуд санаачилж байгаа. Хуулиудаа санаачлна, хуулиудынхаа хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллана. Бидний одоо улсын хурлын гишүүний гол эрх бол хууль санаачлах, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, хууль боловсруулах ажил. Тэгэхээр энэ ажлыг бол одоо маш одоо улс ирээдүг харсан хуулиудыг санаачлах гэж ажиллаж байгаа. Ер нь бол тэрээс би 20 онд улсын хурлд сонгогдохын төлөө ажиллана гэдэг бол миний зорилт ерөөсөө биш л дээ. Би урт хоолын замд энэ улсад хэрэгтэй, энэ үр хөвгтүүдэд хэрэгтэй, хооч үед хэрэгтэй сайн сайхан нийгмийг бүтээх олон сайн хүмүүсүүдийг дэлхийн жишгтээ нийцүүлж болвол батлах ёстой гэж бодож байгаа. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа олон хуулиуд байна. Гэтэл энэ хуулиуд өөрөө гар хүлгүй хуулиуд. Журам нь гардаг. Сайдын тушаал гардаг. Тэгээ хамтарсан нөгөө тогтоол нь гардаг. Тэг ийм байдалтайгаар байгаад байх юм бол цаашдаа энэ хууль гараад хэрэггүй. Энэ улсын хурал гэдэг байгууллага бол цаашдаа хууль гаргаад хэрэгжихгүй юм бол улсын хурал байх хэрэггүй шүү дээ. Тийм учраас бид бол өнөөдөр нэгэн шаардлагыг тавина. Хууль гаргана, хууль хэрэгжүүлэхийг шаардна. Шахна. Тийм учраас ард иргэд биднийг сонгосон. Өнөөдрийн парламентын нэг онцлог бол бид нар бол иргэдээ сонгогдсон хүмүүс. Тэгэхээр хамгийн гол асуудал бол өнөөдөр нам дотроо ярих хэрэгтэй энэ асуудал. Би бол бүлэг дээр байнга хэлж байгаа. Надад бол одоо ямар нэгэн эрх ашиг сонирхол зүйл бол байхгүй. Зүгээр гол нь ажиллаа хийгээч. Иргэд сонгогчтой уулзахад, иргэд сонгогчтойгоо ярилцаад явж байхад биднэрт хэлж байгаа зүйл бол үнэхээр иргэн бүр сайхан амьдралыг хүсэж байна. Гэтэл та бүхэн юу хийх юм бэ? Хүү хүсэж байгаа юм бэ бид нар гэдгээ байнга хэлж шít. Гэтэл бүх асуудал биднэртэй холбоотой болцсон байна. Тэгэхээр төвшин болгонд яга ажиллаа хийгээ болчихвол гэдэг асуудлыг ярих ёстой. Төвшин болгонд хариуцлага тооцдог болох ёстой. Төвшин болгонд тэр хорооны зохион байгуулагчийн ажил бол надтай холбоотой байгаа байхгүй. Тийм учраас тэр хүнийг ажил хийхэд төлөө дүүргэнж ажиллах ёстой, хороонж ажиллах ёстой, нийслэнж ажиллах ёстой, засгийн газарч ажиллах ёстой. Бид бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахын төлөө одоо иргэдийн төлөөлөл болсны хуваар тий одоо ажиллах ёстой.
Тэгээ ард түмнээс олж авсан эрх мэдлийг өөрөө төр гэж нэрлэдэг бол энэ эрх мэдлийг иргэдэд нь зориулах хэрэгтэй шүү дээ. Таны санаачлан одоо боловсруулж байгаа төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй тэр дундаа төсөв норм норматив сахилга бат гэдэг зүйл ихээр яригдж байна л да. Яг ингээд чуулганд их хурлын гишүүн болоод суухаар үнэхээр төсвийн сахилга бат гэдэг юм дээр бид хаана алдаа гаргадаг юм бэ? Одоо төсөв батлна гэхээр судалгаагүй байж болохгүй шүү дээ. Ер нь бол одоо жишээ нь манай нэг дүүргийн 640 хүүхэдтэй сургуулийн төсөв яагаад нэг аймгийн 640 хүүхэдтэй сургуулийн төсөв хоёр зөрөөд байдгийг. Яагаад өнөөдөр ямар нэгэн тооцоо судалгаагаар улсын хурлын гишүүд дундуур нь нэг одоо сургуулийг магадгүй оруулаад батлуулчихдаг юм. Энд нь тооцоо судалгаалan. Яагаад өнөөдөр төсвийн шууд захирагч нар олгосон одоо тэр төсвийн мөнгийг захиран зарцуулахдаа одоо нэг үлгэрчилсэн нормативыг барихгүйгээр нэгэсэндээ олсон мөнгийг л ерөөсөө нөгөө төрийн албыг данкар бүтцтэй болгоод байна шүү дээ. Бид нар чинь тийм учраас энэ төрийн албан хаагч нар ч өнөөдөр 123 мянган хүн байсан чи одоо баг энэ чинь 160 мянга руу төгсчлөө шүү дээ. Тэгээ бүгдээрээ 400-500 мянган төгрөгийн цалинтай. Тэгээ яагаад Монголын төрд ажиллах сонирхолтой хүмүүсийн давлгаа ингэж их яваад байна. Гэдэг чинь 400 мянган төгрөгийн төлөө яваад байгаа мó өөр зүйлийн төлөө яваад байгаа. Энэ хүмүүс гараад ажиллаа хийх хэрэгтэй, баялаг бүтээх хэрэгтэй, аж ахуй нэгж байгууллагад ажиллах хэрэгтэй, компани байгуулах хэрэгтэй, гараа нэг компани байгуулах хэрэгтэй, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр төсвийн хуулинд норм норматив гэж байсан зүйлийг байхгүй болгоцсон. Өнөөдөр социализмын үеийн манай одоо аав ээж нарын одоо ах эгч нарын үе мэдэн шүү дээ. Бүгдээр нормтой байсан, нормативтай байсан. Чи энэ мөнгийг захиран зарцуулахдаа ийм одоо хэмжээний хүнийг ажилд авна. Энэ хүмүүст ийм хэмжээний цалин өгнө гэдэг ийм үлгэрчилсэн норматив байлаа. Гэтэл энэ норматив нь байхгүй болцсон. Өнөөдөр үндэсний аудитын газар 2015 онд шалгалт хийсэн юм бэл. Тэгсэн чинь одоо өнөөдөр энэ төсвийн захирагч нараас шалгалт хийсэн чинь 41.7 тэрбум төгрөг, төрийн өмчт аж ахуй нэг байгууллагууд 38.9 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан байна шүү дээ. Тэгээ бид цаашдаа ийм сахилга бат хариуцлагагүй байдлаар татвар төлөгчдийн мөнгийг өрн тараа хийгээд байх уу? Ингээд өрн тараа хийгээд байгаа юм бол хүн татвар яах төлөх юм? Ер нь бол иргэд яагаад татвар төлдөг вэ гэвэл төр нь өөрөө үйлчлэгээ үзүүлж байгаа учраас иргэд татвараа төлдөг. Гэтэл яагаад өнөөдөр улсын бүртгэлийн хууль гэдэг хуулийг оруулж ирдэг? Тэр бүртгэлийн хуулинд нь өнөөдөр ямар ч дэвшил байхгүй. Нэгэсэндээ бол иргэд өөрөө цахим түүц машинаас нэг ийм иргэний үнэлгээнийхээ бичгийг аваад тэгээ түүнийг нотрат руу бариа гүйдэг. Хэдий болтол бид нэр хороо орны тодорхойлолт аваад явах юм. Хэдий болтол нотрат гэдэг байгууллага миний одоо сая өчтөр иргэдтэй уулзахад хэлж шít. Би өөрийнхөө хүүхэд мөн эсхийгээ баталгаажуулахад яагаад 24 мянган төгрөг төлөх юм бэ? Гэхдээ яагаад ийм баталгаажуулалтуудыг хийдэг? Яагаад иргэнийг ингэж хооронд нь гүйлгдэг юм? Яагаад энэ дата тэр цахимчин хоорондоо гүйж болохоо болцсон юм? Гэт ингэ хэлж шít бухимдж байна. Тэгэхээр иргэд өөрөө төрдөө татвар төлж байгаа бол үйлчлэгийг авах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр Mobicom хүртэл байнга сануулдаг үстэй. 15 хоногийн дотор та нар төлбөрөө төлөхгүй бол гарах ярианы хийж хаана гэж. Гэхдээ Mobicom Unitel шиг ядаж ажиллачаад төр татварыг нээх ёстой шүү дээ. Бид ер нь бол их хоцрогдож байгаа. Энэ хоцрогдлыг арилгахын тулд ажиллах хэрэгтэй байхгүй. Хоцрогдлыг. Тэгэхгүйгээр дандаа ингээд нэг аливаа асуудал дээр хариуцлагагүй хандаад болохгүй. Тийм учраас төсвийн тухай хууль дээр нормативыг бий болгож байгаа. 19 сарын 1-р сарын 1-ээс энэ хуулийг мөрдөж эхэлнэ. Би дараа жилийн төсөв дээр нормо барь гэж шаардна. Норматив барь гэж шаардна. Энэ бол сахилгад хариуцлагын асуудал. Би нөгөө зочноос асуулт асуухаш тийм бүр хүлээн зөвчөрсөн ямар ч асуухгүй суугаад ш нэмэгдсэн чинь ер нь та бас батлагдсан хуулиудаар бас тодорхой хэмжээнд бид энэ хуульд бүр хэрэгжүүлэх дүрм журам дээр их хариуцлага хандах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа нь анхаарал татлаа. Саяхан батлагдсан донорын тухай хууль тийм ээ. Бид амьд донор, зохицын донор гэдэг хууль байгаа боловч энэ эргээд нөгөө эдгэрхтний одоо 8 болчих вэ гэдэг ийм сэрэмжлүүлгийг таныг хэлж байгаа. Үнэхээр одоо тантай санал нэг байсан. Тэгээ яах ёстой юм болоо та бид. Тэр донорын хуулийг дагсан дүрм журманд байна уу? Хангалттай чадчихна уу? Одоо тэр хуульчин гараад одоо нэлээд олон журам гарах ёстой шүү дээ. Дүрм гарах ёстой, журам гарах ёстой. Хэд хэдэн одоо хамтарсан сайдын тушаал гарах ёстой. Тэгээ яг энэ хууль гараад эхлэхээр нөө би яагаад энэ дэр хэмзгэлдэг вэ гэхээр би ч өөрөө сонгон хайрхан дүүргийн яг одоо иргэд сонгогчдод сонгогдсон шүү дээ. Тийм учраас тэнд чинь те өнөөдөр эд эрхтний 8 өнөөдөр зарим одоо сургаггүй алга болсон олон иргэд байна шүү дээ. Энэ хүмүүсийг хаашаа хийч вэ? Хаашаа энэ хүмүүс алга болчихоо гэдгийг эрен сурвалж хэлж шүү дээ. Зарим тохиолдолд. Тэгэхээр эн чинь өөрөө хүний амьдрал ахуйтай холбоотой асуудал учраас их
бодолтой хандах ёстой. Ер нь бол бид нар хууль гэдэг чинь хэнд хэрэгждэг юм бэ гэвэл ард иргэдийн нийгмийн харилцааг зохицуулах гэж байгаа учраас нийгэм гэдэг чинь өөрөө хүн. Энэ хууль гараад хүний харилцааг л зохицуулна. Тэгэхээр бид зүгээр чуулганы танхимд ярьж хууль батлахаасаа илүү иргэдийг сонсох ёстой шүү дээ. Яг л тэдний харилцааг зохицуулах гэж байна. Донорын хууль бол иргэдийн асуудлыг зохицуулна. Тэгээ бид бол цаашдаа тэр донорын хууль дээр дүрм журмуудаар нэлээд анхаарал тавих ёстой. Дээрээс нь цагдаагийн байгууллага үүнээр маш онцгой анхаарал хандуулах ёстой. Тэгвэл энэ их эмзэг асуудал. Яг нэгдлээ. Ер нь бол ямар ч хууль дүрм журм гарахад нэг тал дэмжигч нар байдаг, нөгөө талд бас сөрөг байр суурьтай хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө олон талын эрх ашиг, олон талын одоо санал бодлыг нь тусгаж иж хэрэгжүүлэхгүй бол иргэдийн дунд энэ байдал бол нэлээд хүчтэй асуудал болд хувраад байгаа. Яг тэгэхээр би чинь 76 11 72 72 гээд ард түмнээсээ сонсох иргэдийн хүсэлтийг сонсдог лавлах үстэй. Над руу байнга холбогддог. Би фэйсбүүкээр байнга мэдээлэл хийж байгаа. Би иргэдтэйгээ байнга уулзж байгаа. Би ард түмний амьдрал донд байгаа. Тийм учраас би 100 тараах юм бол та нар бити ийм юм яриараа л гэж би хүсдэг. Яг тэгвэл миний хувьд хүсэл бол би энэ ард иргэдийг гал алдуулахгүйгээр өвлийг өнтөд авахын тулд л ажиллана. Тэрнээс биш өнөөдөр тэгээд нэг ийм 100 бити 100 тараа ингээд ийм амьдралгүй юм бол байхгүй. Тийм учраас цаашдаа бол бид нар энэ хүмүүсийг яаж тэгээ өнөөдрийн энэ хүүтэн өвлийг өнтөд авах вэ? Яаж бид нар цагаан сартаагаа золох вэ? Гэдгийг ярихгүй болохгүй шүү дээ. Гэхдээ өнөө маргааш гал алдахгүй шүү цагаан сарда барих 5,000 та байш шүү гэхээс илүү тэр нөгөө хөгжин зураглалаа та яаж хийх вэ? Гэхдээ би одоо ганц л технологи боловсруулсан шүү дээ. Одоо би байнга яриад байгаа газ цахилгааны асуудлыг. Би ч өөрөө бас шинжлэх ухааны хүн. Өнөөдөр энэ инновац өндөр технологийн үйл ажиллагааг би дэмждэг. Монгол улсын хөгжил бол нэг л зүйл байгаа. Инновацаа дэмжих хэрэгтэй. Технологио дэмжих хэрэгтэй. Технологио дэмжиж л явна, хөгжинэ. Тэгэхээр одоо жишээ нь 23 дугаар хороо гээд хороон дээр 3 айл дээр би юу туршсан шүү дээ. Одоо нүхэн жорлонгоо яаж хийдэг вэ гэж. Тэгээд Монголын одоо тэр нөгөө хүнээс гарч байгаа лагаар чинь бид нэр шахаад ийм нөгөө ёнкс руу оруулаад тэгээд тэндээс чинь газ гаргаж байгаа байхгүй. Тэгээд 4-р сарын 1-ээс авахуулаад бид нэр те одоо усныхаа бохирдлыг ярих хэрэгтэй шүү дээ. Хөрсний бохирдлыг ярих хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр бодолтой хажууд нь нүхэн жорлонтой, хажууд нь худагтай. Тэгээ усаа уудаг. Бид яаж урт настах юм Монгол хүн? Тэгэхээр бид яг үгүй тэр нүхэн жорлон байгаа бол газар чингсэн лагийг яаж алга болгох вэ? Яаж зайлуулах вэ? Яаж хөрсний бохирдлоос сэргийлэх вэ гэдгийг ярих хэрэгтэй. Ингээд тэнд шингэсэн лагийг чинь ерөөсө зөвхөн бордоо болгож үлдээж байгаа шүү дээ. Бордоо болгоод тэгээд шахаад газ гаргаад газаараа хоол хийж шүү дээ. 3 айл чинь амжилттай байна. Амжилттай хөлдөөгүй. Гэхдээ энэ технологи хийцэн байхад чи яг энийг хэрэгжүүлэх. За хууль хэрэгтэй нүунийг хэрэгжүүлэхийн тулд. Одоо хууль ч хэрэггүй шүү дээ. Одоо байгаа мөнгө ийшээ зарах хэрэгтэй шүү дээ. Энд миний хувийн бизнес баахгүй. Би хамгийн сайн технологи хайж байгаа энийг шийдсэн. Энэ 3 айл дээр намайг хөлдөнө гэдсэн байхгүй. Наадах чи хөлднө гэсэн. Би өвөл тавиад үзлээ 3 айл дээр зардлаа гаргаад шийдээд үзлээ. Хөлдөхгүй шүү дээ. Тэгээд газ. Тэгээд тэр газараа халж байгаа юм уу? Газаараа хоолоо хийж байгаа. За. Дулаанаа шийдэж байгаа. Тэгэнгүүтээ 0-ийнхоо дээр ийм хавтан байрлуулад энэ нарнаас энерги аваад эрчим хүчээ аваад ингээд тэр дулаанаа шийдэж байгаа. Тэгээд шүн нь хашаа гэрэлтэй ба. Тэгээ одоо би нийслэлийн засаг дарга Батуул даргад би уламжилсан. Батуул дарга дэмжиж байгаа. Хоёулаа нэг 100 хашааг ийм болгоодох ёо. Дараа жил. Өндөр үнэтэй юу? Үгүй энэ асуудал байхгүй боломжтой. Одоо ямар ч байсан ийм нэг одоо өөр технологи хэрэгжүүлснээс хамаагүй дээр. Ер нь бол дэлхийн ертөнцийн нэг нууцыг хайх юм бол байхгүй шүү дээ. Яг тэгвэл хятад чи хийцэн байхгүй. Газар цахилгаанаар асуудлаа шийдчихсэн. Тэгэхээр бид нэр газараа ингээ асуудлаа шийдчихнэ. Цахилгаан машин унах хэрэгтэй шүү дээ монголчууд. Би одоо тийж боддог. Би одоо цахилгаан машин унаж байна. Тэгээ би яаж цахилгаан машин унах вэ гэхээр зам тээврийн сайд хийсэн, хотын даргад хийсэн. Та нар бүх бензин колонкуудаар цахилгааныг нь залгаад өгч. Тэгээ төрийн ордны гадаа одоо цахилгаан машины зогсоол гарцсан, эко зогсоол. Нөгөө 5-70 шиг үнэтэй машин уу юу? Гүү 13-4 сая төгрөгийн машин шүү дээ. Тэгээ ингээд л шийдэж байгаа. Ер нь бол цаашдаа машины одоо утаа чинь хамгийн том асуудал шүү дээ. Машинаас гарч байгаа. Тийм биз сая одоо ингээд нэг хэсэггүй хугацаанд бензиний үн өссөн чинь багасчихж шүү дээ утаа. Тэгэхээр ийм технологи хайх хэрэгтэй.
Хаан технологи, шин санаа байна. Энэ шин санааг боожуулъя гэдэг. Тэгэл энэ болгоны чи хийх гээл явж байна. Тэгээд ер нь бол энэ манай монголчуудын санаа бол баялаг. Маш их санаа гаргадаг. Энэ олон шин санаануудыг мөнгө болгох хэрэгтэй. Би яг тантай гээд мөнгө гэж ярихлаар би таны тэр криптовалют буюу одоо цахим мөнгөийг дэмжиж байгаа байдлыг чинь гайхсан л да. Хэрвээ би криптовалют одоо биткойн ашиглаад тийм ээ ямарваа нэгэн одоо эрсдэлд орлоо. Миний мөнгө алга болчлаа. Би хинээс хариулах нэх вэ очрол гэж үнэ. Тийм. Криптовалютыг бол би дэмжиж байгаа. Энэ яагаад дэмжиж байгаа нэхэр Монгол улсад мөнгө авчрах байхгүй. Одоо уул уурхаагаас өөр зүйлд яагаад бид найдаж болохгүй юм бэ? 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийя гэсэн компаниуд байна шүү дээ. Гэхдээ бид нар захин машинд аюулгүй байдлаа хангаж чадаагүй. Монголын тал нутаг байх юм бол бид нэр аваачаад тэнд чинь тэр нөгөө бит майнер гэдэг шиг юм фарм байгуулчаа. Тэгээд тэр багнуурын цахилгаан багнуурын уурхайг дэмжиж өгөө. Шин цахилгаан станцын дэмжиж өгөө. Нүүрсээ чинь шатаагаа дуусгаж. Мөнгө оруулаад ирэх гэж. Тэг чи сервер байхгүй. Ерөөсөө бид нар юу гэхээр ерөөс програм гэдэг бол ерөөсөө нэг те маш олон одоо ингээд тооноос нэг алгоритм маягаар ингээд дүн гардаг. Энэ болгоны чи одоо нөгөө тооцоолын журмаар энэ олон нөгөө серверүүд чинь ингээд ажиллаад эхлэхээр ингээд оноо нэг дүн гаргаж шин. Тэгэхээр би биткойн гэдгээсээ илүүтэйгээр энэ блокчейн гэдэг технологи чинь Монголд дэвшил юм аа. Яагаад гэхээр одоо бүртгэлийг нэг газар авчираад ингээд гистэй ч юм уу одоо нэг улсын бүртгэлийн байгууллагад нэг юм нэг өрөө гаргаад сервер хийчих юм бол тэрийг нэг дарганч байна уу хинж байна уу унтраа гэвэл унтраа нь тэ өөрчил гэвэл өөрчилчин. Гэтэл энэ блокчейн технологи гэдэг бол жишээ нь тэр одоо Монголд олборлагч гэж залуучууд байна шүү. Нэг бүгдээрээ нэг ийм машин тавьцсан ингээд хүүтэн орчинд ингээд нэг залгаад байж шүү. Тэр эднэр чинь өөрөө ингээд тус тустай байгаа учраас дэлхий дээр байгаа 300 сая энэ машин чинь хамтын бие хяндаг систем төвлөрсөн биш. Бие биесээ хараат бус. Тэгэхээр энэ технологиуд дээр чинь улсын бүртгэлийг оруулах юм бол хинч бүртгэлийг өөрчлөхгүй. Газрын бүртгэлийг ийшээ оруулах юм бол хинч өөрчлөхгүй. Багхгүй. Тэгэхээр энэ дээр үүссэн одоо тэр биткойн ч вэ нүү тэр этериум гэх янз янз залуучууд ярьж энэ болгон чинь зүгээр энэ дээр үүссэн л нэг валют. Тэр валютын асуудал бол угаасаа цаг хугацааныхаа дамжлагаар ингээ өөрчлөгдөөд үнэн өсөөд багасаад явна. Гол нь энэ технологиг дэлхийд дээр гарсан энэ том серверийг дэмжийе гэдэг. Энэ бол цахим мөнгө гэдэг чинь өөрөө бид нар одоо жишээ нь Visa картнаас мөнгө авч байна. Visa картнаас мөнгө авж байгаа чинь өөрөө юу юм? Энэ чинь цахим мөнгө үст. Бодит цаасан мөнгө биш шүү дээ. Яг л энтэй адилхан. Тэгэхээр ийм байдлаар бид нар ингээд нөгөө асуудалтай хандаад эхлэх юм бол бид нар цаашдаа дэлхийгээс мөнгө авчрах хэрэгтэй шүү дээ. Монголын тал нутагт дэлхийн хөрөнгө оруулагч нарыг өргөх хэрэгтэй. Ингээд эхлэх юм бол манай улсад бол хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалт хөрөнгө оруулагч нар Монгол улсад мөнгө өгдөг. Энэ сайхан нарны энерги одоо монголчуудад гайхаж бахархаж шүү дээ. Ямар гоё нарны тусгал сайтай орно. Ийм гоё сайхан тал нутагтай. Энэ одоо цаашдаа бид нэр сэргээгдэх эрчим хүчээр хүрэн үрсээ ашиглана. Одоо ингээд нэм осрын учрал одоо блокчейнийг дэмжиж гэл одоо ингээд таны тийм ээ яваад л унаа штэ. Тэгэхээр би эрсдлийг яах юм бэ? Бид нар чинь цахим орчинд аюулгүй байлаа хангаж чаддаг. Жаргалмаагийн нэр хүмүүс миний нэрийг бариад хүмүүс хүнээс мөнгө зээлгтэр эрсдэл өнөөдөр хүртэл байна. Блокчейн чи юм баггүй. Одоо та хоёр хоёулаа одоо та нэг дэрэгдээ нэг юм холбоорлолтын одоо тэр серверүүдэд тавьчих. Би серверүүдэд тавьчлаа. Би биенийхээ амд халдахгүй байхгүй. Жишээ нь дундаа одоо нэг сервер тавьчих юм бол хэн нэг нь халтна. Тийм байхгүй. Би хяндаг. Ер нь бол компани дээр одоо нэг ажилд байлаа гэхэд хамтд нь ингээ 10 лингийн суулгаа ажиллуулахад би хянаад байдаг шүү монголчууд. Яг тэр шиг энэ чинь өөрөө би хяндаг систем байхгүй. Тийм учраас аюулгүй байдал гэдэг бол би хяндаг. Дээрээс нь өнөөдөр банкар дамжиж гүйлгээ хийхдэггүй болох хэрэгтэй байхгүй. Тэгвэл яагаад өнөөдөр би рүүгээ мөнгө шилжихэд банкар дамжаад тэндээс нь шимтгэл аваад байгаа юм бэ? Ийм шимтгэл байхгүй. Ерөөс өөдөөдөөс хар зогсож байгаад 3-4 секундын дотор мөнгө шилжүүлдэг болох хэрэгтэй. Тэгээ би бол биткойныг тэр валютыг нь дэмжихээс илүү блокчейн гэдэг технологиг ашиглаад Монголын төр өөрөө нээлттэй болох хэрэгтэй. Ерөөсөө ийм төр өөрөө ийм нэг чөлөөтэй систем рүү шилжих ёстой л гэдэг ийм байр суурьтай. За та өдөр ярьц цаг ерөөхдөө өндөрлж байна. Яалчгүй та бас залуу хүн учраас өөрөөр харж байгаа. За залуу хүний хувьд Монгол Ардын намын бас залуу лидерийн хувьд би танаас тодруулмаар байна. Улсын хурал дэвшигтэй та ер нь намдаа хичээний төсөө өгөө. Ер нь те магадгүй өнөөдөр очирлаа чамааг хурлын гишүүн болгосон гэдэг үднэс намаас ер нь танаас юу шаардаж байна? Гэхдээ би одоо тийм хандив тусламж өгөөгүй л те. Нам болвол бас манай Монгол Ардын нам ч юм бол бас их давуу тал нь
ер нь бол бас их нээлттэйгээр сонгон шалгаруулдаг. За ер нь бол гишүүд дэмжигчдийн үгийг бас харьцангуй сонсдог шүү дээ. Тэгээд бас энэ намд чинь тогтцсон хүмүүжил төлөвшил байдаг. Тэгээд тийм учраас энэ нам бол надаас их зөвлөг хүсээгүй. Би бол ямар ч байсан дэвших тойрог одоо нэр дэвшихийн боломжийг олгосонд бол баярлдаг. Би анх хэлсэн ярьснаасаа бол няцахыг хүсэхгүй байна. Тийм учраас бол энэ дээр бол ямар нэгэн тийм зүйл байхгүй. Цаашид бол Монгол Ардын намын нэргүүн надтай энэ улсыг хөр сонгогдсон гишүүдтэй энэ олон төрлийн албанд томилогдсон хүн болгонтой холбоотой учраас бид өөрөө эрүүлэр аливаа зүйлийг харж явах хэрэгтэй. Шүүмжлэх гэсэн эрүүлэр харж явах хэрэгтэй. Хин нэгнийг одоо шүүмжлээгээд хувь хүний эрх ашиг сонирхол ерөөсөө байхгүй шүү дээ. Би бол ажлын төлөө хин нэгний одоо асуудал дээр ярьж байгаад бол тэр хүний чинь ажил надтай шууд холбоотой болчиход байгаа байхгүй. Тэнд байгаа тэр нийслэлийн удирдлагууч гэдэг юм уу одоо хаануудын тэр нэг салбарын яамч гэдэг юм энэ хүмүүс чинь бидний үйл ажиллагаатай шууд холбоотой учраас хүссэн хүсээгүй ажлыг сайн хийхэд тулд бол хэлнэ ярина. Тэгээд ингэж хамтарч ажиллахгүй болвол 20 онд чинь одоо бид нэр дүнгээ тавиулна үст. Тэгээд ингэ дүнгээ тавиулах учраас бид нэр миний ажил биш байсан юм аа. Эсвэл одоо тий би их сайн байгаад энэ дэр муу байсан юм аа гэж би хэлэх хэрэг надад бол байхгүй шүү дээ. Би ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, Монгол Ардын намыг дэмжээч гэж хүссэн. Монгол Ардын нам бол одоо эрүүлчих ёстой. Тийм учраас залуучууд нь бол харьцангуй одоо энэ асуудал дээр нэлээд арчилтай хандах ёстой шүү дээ. Ер нь бол би боддог. Сонирхолтой байлаа. Урилгыг маань хүлээн авч цаг зав гарган ирсэн таних баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн миний зочин улсын хурлын гишүүн Учрал байлаа. Таних баярлалаа. За баярлалаа.